Улаанбаатар хотод хүүхэд багчуудын, залуучуудын бие бэлдэр эрүүл мэндийн одоо бас асуудалтай холбоотой, хөгжилтэй холбоотой, залуучуудын ирээдүйн бас спортын одоо авяас чадварыг дээшлүүлэхтэй холбоотой олон асуудлууд хүндлэгддэг. Тэгэхээр энэ дээр хамгийн чухал асуудал бол олон улсын шаардлага хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх юм зайлшгүй шаардлага байгаа учраас энэ хүрээнд бас энэ асуудлуудыг шийдвэрлэхдээ хамтран ажиллаж байгаа усан сэлэлтийн одоо холбооны хамт олон за тэгээд одоо холбогдох байгууллагуудад бас талархлаа илэрхийлье. 2020 онд Азийн хүүхдийн спорт наадам Монгол улсад зохион байгуулагдана. Энэ үеэр одоо бас олон орны залуучууд спортын одоо залбирынхан ирж Монгол улсад одоо бас тэмцээн уралдаанаа зохион байгуулна. 2023 онд Зүүн Азийн залуучуудын спорт наадам болон зохион байгуулагдана. За мөн одоо бас олон орны залуучууд энд ирж одоо бас хүч авьяасаас хорих ийм боломж нь бүрдэж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын иргэд тэр дундаа залуучууд спортоор одоо бас бүс нутагтаа тэргүүлэх ийм боломж нөхцөлийг бүрдүүлэх, Монгол улсын бас одоо спортын салбарыг хөгжүүлэх, дээрээс нь сурталчлах энэ өндөр ачааллуудтай арга хэмжээнд бас манай үндэсний одоо аж ахуй нэгжүүд, дээрээс нь мэрэгжлийн спортын холбоод оролцож хандлага тусламж үзүүлж тэгээ хамтарч ажиллаж өөрөөр хэлэх юм бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны бас одоо шилдэг загварыг бий болгох тэр хэмжээгээр шаардлага хангасан усан сэлэлтийн одоо бассейн байна. Байгууламжууд байна. Дээрээс нь мөсөн одоо булгуурын олон улсын хэмжээний ийм барилга байгууламж байна. Задгаа спортын танхим стадион байна гээд олон улсад одоо бас нэр төрөө Монгол улс гаргах хууц дээрээс нь шаардлага хангасан ийм одоо үйл ажиллагаануудыг явуулах боломж нь бүрдэж байна гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр нийслэл бол бас онцгой анхаарч байгаа. Тэгээ энэ хүрээнд бол энэ наадмуудыг зохион байгуул үндэсний ороо ажиллаж байгаа. Боловсрол соёлын ажиллагааны яамны сайдаар ахлуулсан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч нийслэлийн Улаанбаатар спорт менежмент компаниг байгуулж энэ компанид нь одоо бас хувийн хвшлүүдтэй хамтарч энэ одоо спортын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлага зохион байгуулалтын бас шилдэг өндөр түвшинд хийх юм боломж нь бүрдэж байгаа. Бэлтгэл ажил бүтээн байгуулалт бол одоо ингээд эхэлж байгаа. Энэ 4-р сарын 14-нөөс эхлээд эхний одоо суур шав тавигдаад ажил нь эхэлнэ. Эх оны 6 сар ихэд энэ мөсөн одоо ордон бассейн усан сэлэлтийн энэ байгууламж тэгээ задгаа танхим стадион гэдэг бүгд одоо бүрэн ашиглалтанд орох юм байна.